За сайн байцгаана уу. Намайг Сандаг Дорж гэдэг гэрэл зурагчин. За 15 оноос хойш гэрэл зураг авч байгаа дундсан яг хийдэг ажил маань гэрэл зурагчны ажил хийдэг юм байна. Аливаа юмд ямар ч юмд гоо сайхан байгаа. Тэр гоо сайхныг нээж чадчихвэл чи гэрэл зурагч. За би бол яг нэг анх сайтын сэтгүүлч хийсэн. Нэг сурвалжлаганд явахаар камер бариад явдаг. Анх камертай танилцсан нь бол тэр сурвалжлагын зургууд анх авч байсан. Тэгэл одоо сурвалжлагын ярьцлага авсан үнийхээ зураг мөр ярьцлагын зураг мөр өөр авчдаг. Тим бисэн тэр үеч одоо хүн хүч муутай сайтууд ч юм тийм бид ч тэгэл бүх юм өөрөө хийдэг. Тим бисэн тэгэж явж байгаа л тэгэл камертай жоохон танилцаал ингэж ажиллаж явж байгаа. За 15 оноос хойш ер нь гэрэл зурагчны ажил хийвэл зүгээр юм байна, гоё юм байна гэдэг таах. 15 онд гэрэл зургийн студ байгуулад тэгээд тэрнээс хойш л гэрэл зурагчны ажил хийгээл ингээл явж байна та. За би бол яг зүгээр анх бол сурвалжлагын зургууд дарж энэ тэр нь ч бол одоо сурвалжлагын зураг гэж хэлэхэд хүндрэлтэй юмнууд харагдчихдээ. Тухайн үед тэгэл юм болгоно гэдэг шиг юм гэж явж байсан. Тэгээд би бол анх ингээд гэрэл зураг руу орохдоо студ байгуулаад ерөн зүгээр юм одоо юу гэх юм гэрүүлийн зураг гэж хэлэх юм уу? Уран сайхны зургийн студээр үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд чи ингээд дотроо явсараж унчиг сонирхчоо чиглэлүүгээд яваад идэв юм лээ. Тэгээд явсараж бол би бол одоо бол яг гол дагнаж одоо төвлөрч хийдэг юм өргөшиж хийдэг ажил бол эмхтэй портрет тал руугаа илүү төвлөрч ажилладаг юм юм байна. Тэр дотроо одоо нүцгэн тэ нүүд арт гэж яриад байна тэ. Эмхтэй хүний нүцгэн хөрөөнүүд рүү бас нэлээд төвлөрж ажилладаг. Ер нь гол үндсэн чиглэж байгаа чиглэл маань тэр одоо магистр хамгаалсан ажил маань хүртэл нүүд артаар хамгаалсан байдаг. Тэр утгаараа бол ер нь эмхтэй портрет тал руугаа илүү төвлөрж ажилладаг. За яг нүүд арт гэхэлэр нүцгэн байхаараа арт болчиход байгаа ч юм бас биш л дээ. Яг нүцгэн биеийн хөдөлгөөнийг л цэвэрхнээр илэрхийлж гаргаж ирэхээр одоо арт гэж хэлэх юм уу юм. Нөгөө талдаа бүр нэг концепшн болгоод дутаг агуулгатай ийм зорилготой ингэж ажилласан прожект болоод ирэхээр илүү их арт чиглэлийн бүтээлүүд болж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл азар гэх юм уу юм самсргүй байдлаар дарагдсан зургийг нүүд арт март гэж ярихгүй. Одоо өөрөөр хэлбэл камер барьсан болгон гэрэл зурагч юм биш. Камераар дарсан зураг болгоныг гэрэл зургийн урлаг гэж бас ярихгүй. Мэргэжлийн камер барьсан хүмч бас гэрэл зурагчин биш, мундаг зурагчин гэсэн үг ойлголт биш яахгүй. Зүгээр ингээл утсаар үнэхээр сайхан гэрэл зургийн сурал уран бүтээл хийдэг төрлийн хүмүүс гэж бас байна. Гэрэл зурагчин гэдэг нь толгойтой эхэлж бодоод за ийм үзэл санааг би энэ зургаар илэрхийлье. Энэ үзэл санаагаа илэрхийлэхэд бол ийм зургийг ингэж авах юм байна гэдгээ төлөвлөөд тэгээ авсан зургийг гэрэл зургийн уран бүтээл гэж байгаа. Тэрийг дахин давтаад цуврал болгоод үзэсгэлэн одоо юм концепт болгож гаргаж ирж тавьж чадах юм бол тэрийг үнэхээр одоо чадвартай гэрэл зурагчин гэрэл зургийн уран бүтээлчээ. Манайд болохоор яг зүгээр одоо энэ бол яг зүгээр одоо нэгэн үеийн одоо жижиг давлгаал байх гэж бодож байна.
одоо nude art гээл одоо нэг буудал дотор хувцастай авцсан эмэгтэй хүний зураг маягийг одоо nude art мат гээл nude naked гэж төрөл байх нь байгаа. Гэтэ тэр чинь бол бас өөрөө ингээд дотор хувцастай сексуалны хэрнээ маш цэвэрхнэр илэрхийлэгдэг. Тэн дээр одоо ингээд жижигхэн ийм торгон одоо нарийн зааг явж байгаа байхгүй. Тэр заагыг одоо тэр нарийн торгон заагаар явж иж тэр маань жоохон урлаглаг болдог. Тэгхгүйгээр тэрнээс нэг жоох ингээл алтрахаар нүцгэн эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө юм одоо юу юм сексийн объект болчдөг. Одоо ингээд нүцгэн эмэгтэй хүн харахаараа одоо ямар нэгэн төрлийн эрэгтэй чи эмэгтэй чи хүн одоо сексуалны талаас нь илүү харах гэдэг. Тэгэхээр зэрэг тэрийг маш мэдрэмжтэй торгон одоо гар хөлийн хөдөлгөөн ч гэдэм үү нэг иймэрхүү бие нүдний хаац сэлэмжтэй. Эдгээр дээр нь маш сайн одоо анхааралтай тий. Өөрөө одоо зураг авчгаа зурагчин маань өөрөө бас тэр тал дээр илүү тийм ойлголттой болсон, мэдрэмжтэй болсон. За инхээр их заваан болоод байна ч гэдэг юм. Энэ юм анзаардаг болж иж одоо юу болж иж одоо тэрийг nude art гэдэг юм уу тэр урлаг талаас нь хийгээд ах шиг байна. Одоо шин энэ бол одоо шин нэг юм дажгүй мэрэгжлийн камертай зурагчны бол авчгал зураг. Одоо энэ харуулж байгаа зураг бол одоо энийг бол нэг тийм нарийн нандин гоё уран бүтээл тэргээл амар гоё болж юм болж гээд бах. Энэ бол миний авсан зураг л да. Одоо манай нэг дүүгийн зураг байна. Тэгээ энэ эмэгтэй маань өөрөө одоо ингээд биднээс ярьдгаар царайлаг те. Одоо биднээс ярьдгаар гоё бие хаатай эмэгтэй учраас ингээд тарахад ингээд гарна. Гол нь яг би зүгээр энэ дээр миний жижигхэн оролцоо байна гэж үзэх юм бол хит сексуалны ч юм уу тий хит бохор мохоо хөдөлгөөн хийлгээгүй нэг жоохон хитрхэд бол наа чин заваан байна хитэрч जैन ч гэдэг юм уу иймэрхүү контрол гэж бол гарчиж байгаа ийм л зураг. Энэ бол яг нүцгэн зургийн нэг зүгээр л яг дундаж түвшний л нэг ийм төрлийн зураг гэж би зөвхөн энийг сая гаргасан. 19 онд энэ соёл урлагийн их сургуулийн нэг дүрс урлагийн сургууль салбар сургууль гэж яддаг шүү дээ. Тэрэн дээр Дортмундын их сургуулийн нэг ийм фото урлагийн магистрийн хөтөлбөр зарлагдаад тэгээд тэнд сурсан. Уг нь бол нөгөө нэг багш нар нь ирж хичээл орох байсан тийм хөтөлбөр байсан. Тэгээд харамсалтай нөгөө ковидос болоод багш нар нь ирээгүй. Тэгээд дандаа хөвчлэн онлайнаар хичээлүүд нь орсон. Гэхдээ бас нөгөө талаасаа их онлайнаар орсон нь бас бид нарт бас аюу даваа тал болсон. Ковид үеч нөгөө ажлууд ерөнхийдөө зогссон, их завтай байцгаасан. Тэгээд ерөнхийдөө юм цаанаасаа лекц мэкс одоо ерөнхийдөө иймэрхүү зураг мураг байдаг ч юм уу юм танилцуулчаад бидэрт ер нь даалгавар их өгдөг байсан. Тэгээд нэг үр дүнд бас гэрэл зургийн тухай бас гайвуу тодорхой гайвуу ойлголттой болсон. Тэг ингээд тэр чинь магистрийн хөтөлбөр хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгээд 4 жил хэрэг танилцуулж ээж 23 онд фото урлагийн магистр гэдэг юугаар соёл урлагийн сургууль дээр хамгаалсан. Тэгээ миний хувьд ч гэсэн ингээл бас ингээл нүцгэн зургаар ер нь анханасаа л бас их сонирхолтой оролддог байсан. Тэгээд гол нөгөө мэргэжлийн сургуулийн хаяа бараацны үр дүнд л яг арт нь ийм хэмжээнд бол байж арт болд юм байна. Хоёрдугаарт бас нөгөө нэг нас явна гэдэг шиг бас жоох ингээд юу яагаад нас жоохон дунд хэрлүү орж ирэнгүүтээ энэ бас нүдний хор гарна гэдэг юм. Тим хэмжээний болоод бас нэг гимхтэй хүнийг хардаг нүд мод маань өөрсдөө тэгжээ жоохон нэг юм арт маягийн болж эхэлж байгаа. Тэгээд ерөн зүгээр бас би ч бас тийм одоо ингээд хүмүүсийг муухай имиж гээл одоо нэг тэгж яриад болохоос өмнө ч гэсэн надад бас тэгж авч ирсэн зургууд бас алдаанууд зөндөө байдаггүй. Тэгээд тэр чинь өөрөө ингээд тасралтгүй хөгжүүлж ижил тодорхой төвшөнд хүрдэг юм бэл. Нэгдүгээрт өөрөө аюул сан этиктэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт эстетикийн мэдрэмж аюул өндөртэй байх хэрэгтэй. Тэгэж байхад болвол модель олдоход бол их хүндрэлтэй биш байдаг. Ер нь бол надад одоо ингээд яг олон нийтэд үзүүлж болдог цөөхөн хэдэн зураг байдаг. Бусдаар бол надад маш олон төрлийн үзэн эмэгтэйчүүдийн маш олон насны маш олон төрлийн зургууд байдаг. Тэд нар бол яг зөвхөн хувьдаа өөрсдөө зориулж ингэж захиалгын юмнууд байдаг учраас ингээд олон нийтэд хүргэдэг. Гол нь яг нэгдүгээр зураг авахд өөрийнхөө эстетикийн мэдрэмжийг одоо юм одоо энэ болохгүй энэ муухай байна гэдгийг өөрөө анзаарах тийм чадамж хэрэгтэй. Хоёрдугаарт бол харилцааны хувьд мэргэжлийн түвшинд цэвэрхэн харьцдаг байх хэрэгтэй. Модельтэйгээ яаж ажилтдаг вэ гэхээр зэрэг ганцаараа нүцгэн байгаа юм шиг л байлгаж ээж ер нь нүцгэн натур
гайгүй гар. Тэгэхгүй ингээл нэг нүцгэн байж ахт ингээл нэг юм олзлал нүдгүүлгээд ч юм уу одоо эмэгтэй хүний нэг хувийн орон зай энергийн ч юм уу одоо нэг юм мэдрэгддэг штэ тий. Тим хэмжээнд хүртэл ойртоход боломжтой байх хэрэгтэй. Ер нь бол ойртох шаардлага байхгүй. Маш холоос гэх юм уу тодорхой түвшний юм ойртох гэж бол би чамд ингээ ойртох гэж байш үү гэдэг юм уу тэрнийг хэлж ойлгуулж энэ төр байж ич. Тэгэхгүй ингээ нэг юм айсан чоцсон ч юм уу нэг юм одоо өөрийнх нь нөхрөм ч юм уу ханижлан биш бол эрэгтэй хүний өмнө нүцгэн байх чинь одоо ингээл насар тухгүй юм шүү дээ тий. Тэгэхээр тэр тухгүй байдлын 5 дахь болгож ижил ер нь өөрөө анзаарахгүй шухан байж ижил зургнууд гайгүй авагддаг. Нүцгэн зураг авъя гэд нэг эмэгтэйтэй цаг товлоод авдаг хгүй. Тэг ингээд орж ирээд зураг авах гээд орж ирээд яасан чинь ер нь одоо тийм яг хувь эрэгтэй хүний хувьд сонирхдаг тайпны. Эрэгтэй хүн талаас сонирхдаг тайп гэж байдаг шүү дээ тий. Тим эмэгтэй биш таардаг хгүй. Тэгээд зураг авалт хийгээд ингээд дууссан. Тэгээд дуусаад ингээд харсан чинь яг тийм хувь эрэгтэй хүний хүнээр тавцсан. Тэгээд тэр нөгөө нэг жоохон юм сексуалны ч юм уу бохор хөдөлгөөн анзаарахгүй. Бараг тэрийг бараг өөгшүүлсэн ч юм уу гэдэг. Авсан. Тэгээд тийм алдаа гаргаад тэгээд би тэрнээс хойш би ч бас арай л болоог байгаа маань да гэж бодож ирсэн. Тэг яг тэр хувийн одоо өөрийн юм сонирхдаг тайп тэр юм хасч ижил зураг бас их айтайхан болд юм шиг л. Энэ саяхан сошиал постлогдсон зураг. За энэ миний дипломны ажлын судалбарын нэг хэсэг байна. Тэгээ энэ зураг бол дипломны ажлаас хасагдсан. За яагаад хасагдаж ийн гэхлээр зэрэг Кюрби гоо сайхан буюу юм мори буюу мори гэхээс илүү тахиралдах гэсэн утгатай. Кюрби гэдэг үг нь болохоор математик утгаараа болохоор хоорондоо дахин давтагдахгүй цэгүүдийн олонлогийг хэлдэг гэж байна. Тэгээд өөрөөр хэлбэл эмэгтэй хүний гоо сайхан бас яг юм математик утгаараа дахин давтагдахгүй гэсэн юм санааг илэрхийлж байгаа үзэсгэлэнгийн зураг байхгүй юу? Гэхдээ хажуугаар нь Кюрби хөдөлгөөнүүдийг сарниулсан юм илүү дутуу юм сонин илүү гарсан хөдөлгөөнүүд байгаа учраас энэ зураг хасагдсан. Шинэ энэ дээр ингэ гар зохицсон. Тэгээ энэ хөл ийшээ ингэ жигдсэн. Ийм натурал гоё юм дотор нэг хиймэл сонин цэцэг оруулж ирсэн байна. Эн чиний энэ гоо сайхны гоё лайныг халаад байна гэдэг ингэ хасчихсан байхгүй юу? Гэтэ хүний гоо сайхан өөрөө дахин давтагдчихгүй гэдэг юм үзэл санаа ингээл үеийн үед байсаар ирсэн тий. Эдвард Үстэн гэдэг одоо миний их шүтдэг гэрэл зурагчин байдیں۔ Тэр гэрэл зурагчин болохоор альва юмны гоо сайхныг нээх нь одоо гэрэл зургийн өөрийнх нь урлаг. Тий. Тэр альва юмд ямар ч юмд гоо сайхан байгаа. Тэр гоо сайхныг нээж чадчихвэл чи гэрэл зурагчин гэж байгаа байхгүй. Тэгээ энэ гоо сайхныг нээхдээ альва цаг үеийн гоо зүйн тренд, гоо сайхны тренд, цаг үе, соёл тий. Соёлын одоо уламжлал, Монгол соёлын уламжлал, Европ соёлын энэ соёлын уламжлалаас салгаж байж вэж тэр өөрийнх нь одоо гоо сайхан өөрөө ингэж илрэн гарч ирдэг гэдэг юм үзэл санаа 1930 онд уран бүтээл яг төрөвжсэн тийм юм билгүй. Тэгээ тэр хүний яг тийм үзэл санаагаа баталсан хүнсний цогны цуврал гэж байдیں۔ Зүгээр юм чинжүүний зураг мөрөг байжхгүй. Тэр үнэхээр тийм маягтай гоё. Зүгээр юм байцааны навчны зургийг ингээд тавцсан. Тэгтээ тэр үнэхээр ингээд гоё. Тэгтээ тэр зургийг хэзээ үед хин одоо ямар одоо эшколтой ямар одоо соёлын боловсралтай хүн авсан ч гэдэг нь мэдгэдгээр тийм өөрийнхөө үзэл санааг тэгж баталж харуулсан байдаггүй. Яг энэнтэй адилханаар эмэгтэй хүний гоо сайхныг бас ингэж харуулахдаа жишээ нь одоо Жансан норгоо хэсэг гэдэг чинь 13 дугаар зуунд мессажлбар байсан болвол Европ бүхнүүд бүгд дахраагаах болох байсан гэдэг. Соёлынхаа юм хүчнээс хамаарат гоо сайхны трендүүд ингэж өөрчлөгддөг. Энэ одоо гоо сайхны трендээс салгаад эмэгтэй хүнийг өөр янз бүрийн одоо гоо сайхны трендийг илэрхийлж байгаа ямар нэгэн юмтай ингэж харьцуулахгүйгээр гаргаж ирэх юм бол эмэгтэй хүний өөрийнх нь гоо сайхан илүү аятайхан тодроод харагдаад байх шиг санагдсан миний одоо ажиллаж байгаа ажилбар. Хоёрдугаар асуудал бол эмэгтэй хүний нүцгэн биеийг эмэгтэй нүцгэн бие гэхээс илүү зүгээр объект гэж хараад эмэгтэй хүний нүцгэн биеийн хөдөлгөөнийг ашиглаад дүрсний хэлээр уран бүтээл төрөх гэж байгаа. За энэ бол одоо жинхэнэ мэрэгжлийн хай түвшний одоо
нүүд арт бүтээл. Энэ дээр яг энэ чиглэлээр би одоо магистрийн ажил хийсэн. Энийг үргэлжлүүлээд юу хийх гээд байгаа. Үзэсгэлэн хийх гээд байгаа юм баггүй. За энэ болохоор үзэсгэлэнд орсон зураг. За энэ зурганы орсон жалтгаан нь бол за ер нь ингээд ойлгомжтой харагдаж байгаа. Яг QV буюу нөгөө нэг морин юм хөдөлгөөнүүд байгаа. Тэгээ энэ доотлын хөдөлгөөн нөгөө нэг үсийг уг нь би энэ гой урт устэй эмхтэй учраас үсийг их гой тоглуулж авах гэсэн байхгүй. Тэгээд яг энэ дээр би нэг юм үс нь ингээд орж ирсэн нурууныхаа хөдөлгөөнтэй ингээд давхар ингээд үс нь ингэж орж ирд юм анхаарал санаалаад ирсэн. Тэгээ үсийн уршин давуулсан нь азар нөгөө нэг юм хиймэл цэцэг байгаа ч тийм тэр цэцэг нь даалдураад тэгээд энэ зураг орж. Энэ дээр нэг өөлөгдөг зургийн энэ хумс орж ирсэн. Одоо энэ дээр ингээд дутуу ажилласан байна гэдэг юм шүүмжлэлтэйгээд тэгэл одоо арга бариханд орсон юм л зураг байдгийг. За яг үзэсгэлэнт хамгийн нэгдүгürt яригдж байгаа зүйл бол одоо ингээд одоо бүх нийтэд ойлгомжтойгоор хэлэх юм бол plus size гэж хэлж байгаа. Минийхэр бол нүсэр том юм хтэйж үтерхтэй байгаа. Энэ үзэсгэлэнт. За тэгээд яг нүцгэн зургийг авахгүй нь гэхлээр одоо тийм сексуалны эротик юм байхгүй гэхлээр за ямар ч нэг юм сексуалны эротик юм байх юм байна гэж ойлгож байгаа. Яг урлаглаг гоё үзэсгэлэнгийн зураг авах гэж байгаа гэд хэлэхээр зэрэг хүмүүс өөрөөр хэлбэл дундад зууны уран зургийн натур руу ордог байхгүй. Дундад зууны үеийн уран зургийн натур шиг юм гоё. Миний бас сошиалтаарч бас ганц нэг тиймэрхүү нүцгэн натурууд байдаг. Тэгээд яг иймэрхүү юм байна гэж ойлгож ингээ ирдэг. Тэгээд эренгүүт нь би өөрийнхөө авсан зургнуудыг үзвэл за ийм зураг байгаамаа, ийм байгаамаа. Үзэл санаа нь ийм юм аа, ийм үзэл санаатай ийм их гэж байгаамаа гэдэг юм ярихаар тэрийг ойлгож байгаа юмтай хамтарч ажиллах хэрэгтэй болдог. Ийм зураг өгдөө. Зөөхнийхөө зургийг надад төрсөдрийн зургийг авах болох гэж ирээд тэгээ байжгаад замсруугаар миний авсан зураг одоо нүцгэн зургийг харсан байдаг хгүй. Тэгсэн чинь нөгөө чи бас ийм зураг надад авдаг юм аа гоё. Би бас нэг ийм зурагтай болно шүү дээ. Болох юмсан гэж бодоод байт ингээд. Тэгээ тэрнээс цааш 2-3 сарын дараа ч үлээж авахсан. Энэ зургийг постлохдоо би нэмээ болчихсон юм шүү дээ. Энэ болохоор одоо юу гэх юм классик дунд зууны үеийн гэдэг шиг юм зүгээр классик нүцгэн натур байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нэг юм туранхай аж гэдэг юм уу гэхээс илүү зүгээр л одоо дундч Монгол эмэгтэй хүн байдаг биш дээ. Тэгээд энэ биеийг ямар нэгэн одоо энэ хүний бас дотор хувцас давхуулсан зураг байдیں۔ Тэр нь одоо фэлдсэн. Тэгээд дотор хувцас өмсөд ирэнгүүт чинь цаанаасаа нэг жоохон сексуалны болох гээд тэнгууд нь сексуалны болох гэхлээр бас нэг юм бас өөрийнх нь одоо нас гэдэг юм уу юмнаас болоод нэг тийм бас цомжтой гоё харагдахгүй. Тэрний оронд шууд гоё юм нүцгэн байгаад ахуулах нь өөрт нь болоод ингээд өөр янз бүрийн одоо гоо сайхны янз бүрийн трендтэй харьцуулахгүйгээр ингээд авчихад зэрэг эмэгтэй хүний өөрийнх нь яг нүцгэн натурал гоо сайхан илүү тодорч ирээд гоё харагдаж байгаа. Тэний ийм л байна да. За яг мэргэжлийн одоо нүүд арт төвшний фото урлаг бол тодорхой хүрээнд ойлгогдож, тодорхой хүрээнд хүлээн шүрэгдэж ингэж явах байх. Ер нь одоо бүх нь масаараа ойлгоол те. Сайхан юм гоё хийт дуушиг бүгдээрээ ингээл ямар гоё энэ төр тийм хэмжээний болохгүй байх гэж би бол ингэ бодож байна. За ялангуяа ойрын хугацаанд бол за урт хугацаанд магадгүй тийм хэмжээний хөгжил ирж магадгүй. Яг нь манайх болохоор нүүд арт гэхэлэр манай фотоныхан бол коммершал талдаа жоохон дотор хувцсны гэрэл зураг гэдэг шиг гээр нэг жоохон тиймэрхүү сексуалны талдаа бол аюу сайн ажилдаг гүйцэтгэл өндөртэй тийм зурагчид бол маш олон байна. Гэрдөө чадвартай маш гоё явдаг одоо тийм. Тэгээ тийм хүн дээр очиад ахуулахаар заавал их залуу сайхан бие хаатай байх шаардлага үүсчихэд л байгаад байгаа юм л та. Тэгээ тэрнээс бусд нь болохоор нүцгэн зураг авах болцоогүй юм шигээр тиймэрхүү нэг хязгаарлалт үүсгээд ялангуяа фитнес хичээлдэг байх хэрэгтэй юм шигээр чи тэр ч юм уу тий. Тиймэрхүү хязгаарлалт үүсгээд байгаа. Яг зүгээр бүх эмэгтэй хүнээс гоо сайхны нэгээд хараад тэндээс энэ юмыг ингэж л аваа гарна та гэдэг юм харцны хэмжээнд төгсөж байгаа хүн бас их ховор байх шиг байна. Яг мэрэгжлийн гэрэл зургийг хөгжүүлэх гэж оролдож байгаа. Угаасаа нэг манайх чинь нэг мэрэгжлийн гэрэл зурагчин гэдэг байх хүн айгу ховрштой маш цөөхөн социализмаас үед өмнө хойшоогоо нэг төгсчихсэн гэдэг хүн байдаг. Тэгээ сая сүүлд манай ангийн хэд нэг фото урлагаар хамгаалсан. Энэ дотор нөгөө нэг яг нүүд арт чиглэлийн хүн байхгүй өөр чиглэлүүдээр хамгаалсан юм байгаа даахгүй. Тэгэхээр ер нь бол
Ингээл энэ нөгөө нэг одоо түрүүний ярьж байгаа хоёр төрөл бол үндсэн суурь нь учраас ингэж суурь нь хөгжөгдөөл тэгэл дэшегээ ахаал явах л тийм л байх л та. Тэгээд одоо л ойр ирээд бол нэг тийм амар одоо ингээд дэлгэнгүй амар том болохгүй байх гэж бодож байна. Сайн байна уу? Сайн байна. Өөрөө юу гэдэг юм бэ? Гэрэл зурагч юм байгаа мó. Ямар зураг авах вэ? Эмэгтэй хүний зураг л авна да.